Сайн бацгаана уу бүгдээрэнд нэг өдрийн мэнд төргий. Бүх хүн өөрийнхөө явдаг зам явдаг гудмыг хамгийн аюулгүй гэж боддог бах. Харин өнөөдөр яг л тийм өөрийнхөө хамгийн аюулгүй гэзэр гэж боддог. Сургуулийнхаа кампус дотор явж байгаа сургууй алга болсон Кейлис 2-ын хэргийн тухай ярихаар бэлтлээ. Кейлис 2 нэртэй энэ эмэгтэй 1993 оны 2 сард Америкийн Орегон мужийн ам гүмхэн жижигхэн тосгонд айлын том охин болон мэндэлсэн. Доороо 4 эрэгтэй дүүтэй байсан ба айлын том охин тэгэж гэрийнхаа ганц эмэгтэй байсан учраас дүүнраа маш сайн харж халамжилдаг ээж аав хоёроо итгэлтэй тослогчнд байдаг сайн охин байсан. Өргөн тойрных нь чи энэ дэлхийн хамгийн жаргалтай хүн байхаа гэж байнга хэлдэг. Байнга л инээмсэглэж явдаг, ээлдэг охин байсан. Шүдний эмч болох мөрөөдөлтэй байсан ба ахлах сургуулаа төгс мөгцөө шүдний эмнэлгийн туслахаар ажиллаад хажуугаар нь Орегон мужид байдаг Central Oregon Community College гэдэг коллежийн шүдний эмчийн ангид суралцдаг байсан. Мэдээж коллеж суралцахаа хажуугаар ажил хийдэг учраас маш завгүй өдрүүдийг өнгөрөөдөг байсан. Эдээ ч өөрийнхөө мөрөөдөл рүү алхам ойртож явсан өдрүүд байсан. 2016 онд буюу хэрэг гардаг тэр онд 3 жилийн турш үерхсэн найз залуу болох Камеронтай хамт сургуулийн кампусын ойролцоо байр төрөслөө амьдардаг байсан. Энэ хоёр олон жил үерхсэн учраас аль альных нь гэр бүлийнх нь бие биенийг мэддэг, цаашдаа гэрлэн гэж хүртэл ярилцдаг байхсууд байсан. Тухайн оныхоо 7 сарын 23-ны өдөр Кейлигийн нэгэн найз нь хүнтэй гэрлэхээр болсон тул хүний эхнэр болохоос өмнө нэг сайхан зугаацаж хөвгчлөж авъя гэж бодоод найз охтуудтайгаа гадуур гарахаар болсон. Мэдээж Кейли ч гэсэн байнга л хичээл ажил гэж завгүй явдаг учраас энэ өдөр найзуудтайгаа сайхан хөвгчлөе гэж бодсон. Бариу хар даашинз болон өөрийнхөө хамгийн өндөр өсгөдөг гутлыг өмсөөд найзуудтайгаа уулзгаар гарсан. Ингээд найзуудтайгаа хамт тэр хавийнхаа бааруудаар ээлжлэн ороод хөвгчлөж байсан. Ингэж аваад нэгэн баарнд байж ах үедээ Кейли нэлээд согтсон байсан учраас тэр баарнд байсан нэг залуутай маш ойр дотнд бүжгэлж эхэлсэн. Яг энэ үед энэ баарнд нь найз залуу Камероны нэг найз нь байж таарсан. Тэгээд хүний модортой юм шиг найз залуу руу мессеждсэн. Би тийм нэртэй баарнд байна. Энэ баарнд танаа найз охин нэг залуутай стайлж байна гэх мэтчлэн жоохон тийм хор шарын малцсан байдалтай мессеж бичсэн. Энэ үед нь Камерон юу ч хэлээгүй тэгсгээл орхисон байсан. Шөнийн 12 цаг болохын алдад Кейли Камерон руу уцаар ирдэг. Тэгээд би нэлээд согтсон байна. Чи намайг ирээд аваач гэж хэлдэг. Камерон ч гэсэн ойлголоо гэд байгаа газар руу нь явж утсан. Кейлиг машинд дөнгөж суугүй л хэрүүл хийж эхэлсэн. Бага байдлаа жоохон анхаармаар байна. Энд тэнд очил янз бүрийн залуучуудтай бүжиглэл явж исэн гихчлээ гэх мэтчлэнгээр хэрүүлээд эхэлсэн. Энэ үед нь Кейли тэр залууг яриад байгаа юм уу? Тэрнтэй нэг сүртэй онц юм болоогүй. Бити санаа зов. Зүгээр л жоохон согтурхаад бүжиглсэн билээ гэх мэтчлэнгээр өөрийгөө өмөрсөн боловч Камерон бол хэрүүлээ зогсоохгүй хэвээрэл байсан. Ингээд энэ хоёр гэртээ хүрэн хүртлээ машин дотроо хэрэлцээр явсан. Гэрийнхээ ойролцоох зогсоол дээр очимогцоо машинаа тавьчаад Камерон буусан боловч Кейли машин дотроо суугаад үлддэг. Би жоохон өөр ганцаараа баймаар байна. Чи төрүүлээд орчоо гэж хэлдэг. Угаасаа Кейли маргааны дараа аль болох ганцаараа байж өөрийгөө тавьшруулдаг тийм төрлийн хүн байсан юм лээ. Үүнийг ч мэддэг Камерон за ингэсгээ тавьширч аваад орж ирэх байлгүйтэй гэж бодоод орхиод явсан. Нэлээд хугацаа өнгөрчөөд хачин Кейли орж ирэхгүй хэвээрэл байдаг. Гагсан Камерон хэсэг хүлээж аваад гараад машины зогсоол руу очтол машиных нь халхан жижигхэн онголтой тэгсэрнээ дотор нь Кейли байхгүй байдаг. Ингээд Камерон Кейли рүү яагаад байгаа юм бэ? Зүгээр хүрээд ирээчтэй. Чамаг ингээд цухтаад ахаар чинь тухтай ярилцах боломж олдохгүй штэ гэсэн утгатай мессежийг бичсэн. Кейли өдөөс нь тоглоод энэ бүхнийг чийл эхэлсэн мэдтэй. Чиний хүсдэг эмэгтэйд байж чадаагүй мань уучлаарай. Яг үндэ бол би чиний хувьд чиний утаснаас ч долоон дор байр суурьтай байдаг гэдэгтэй. Бай, сайн сууж байгаарай. Миний утасны цэник дуусчихна гэсэн хариу явуулаад утсан тасарсан. Энэ хүчээс хойш Кейлигийн утаснаас ямар ч хариу ирээгүй. Кейли рүү заллахад утас нь холбогдгоо болсон байсан. Камерон кампусын ойролцоо найзууд нь олноор амьдардаг юм чи хин нэгэнд нь очиод хонох байлгүйдээ маргааш өглөө тайвширсан хойно л уучраа олё доо гэж бодоод гэрлэг орсон. Ингээд өглөө болмогц Камерон Кейлиг утас руу залгасан боловч утас нь холбогдохгүй хэвээрэл байсан. Энэ үед Камерон ус хавьд татаж эхэлдэг. Яагаад вэ гэхээр хэрвээ өчигдөр орой хин нэгнийд очиж хонсон бол хамгийн түрүүнд уцаал цэнгэлсэн баймаар яагаад одоо л утас нь холбогдохгүй дэглээ гэж боддог. Ингээд кампусын эргэн тойронд амьдардаг Кейлигийн бүх найзуудынхаар нь очиж хаалганд төгшөж Кейлиг асууж эхэлсэн. Найзууд нь бүгд өчигдөр орой чи түүнийг дагуулад явсан мэт тэр мөчөөс хойш бид нар нэг ч Кейлиг хараагүй штэ. Юу болсон юм бэ гэсэн тийм хариу болгосон. Айсан Камерон шууд л цагтаа хэлцэд алга болсон тухай мэдээллийг өгөөд Кейлигийн гэр бүлийнхэнд нь ч гэсэн энэ тухай дуулгасан. Ингээд Камерон мөн Кейлигийн найзууд Кейлигийн гэр бүлийнхэн нь бүгдээрээ хамтдаа нийлж агаад тэр кампусын эргэн тойрныг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн. Гэсэн хэдий ч кампусын эргэн тойрноос Кейли болон Кейлитэй холбоотой юу ч олдоогүй.
Ээлээ сургууль алга болсноос нэг өдрийн дараа буюу нэгд өдрийн үдээс хойш нэгэн эмэгтэй цагдаагийн хэлтэст яарч сандарсан байдалтай орж ирдэг. Энэ эмэгтэйг тэр цагдаагийн хэлтсийнхэн бүгд таньж яасан бэ Изабель ямар нэг юм тохиолдол юу гэж асуудаг. Энэ Изабель гэдэг эмэгтэй хэн байсан бэ гэхээр саяхан энэ цагдаагийн хэлтэст шинээр ажилд орсон шинэ ажилтнанд байсан. Гэтэл Изабель би мөрдөгчтэй ярилцах хэрэгтэй байна. Манай нөхөр ямар нэгэн хэрэгт холбогдсон бололтой гэж хэлдэг. Түүний нөхөр нь өөрөөс нь 5 насаар ах буюу 31 настай. Эден Лара гэдэг нэртэй Кейлигийн явдаг сургууль болох Central Oregon Community College-ийн хамгаалтын албанд ажилладаг залуу байсан. Изабель мөрдөгчдөд ингэж ярьдаг. Манай нөхөр өнгөрсөн хагас өдөр ямар нэгэн зүйл хийсэн бололтой. Бараг өөрөөр шахуу гэртээ орж ирсэн. Орж ирмэгцээ ер нь ердийнхөө байдгасаа шал өөр нэг л сонирн байдалтай байсан, маш гунигтай царайтай байсан. Манай нөхөр бол маш их шүтлэгтэй хүн, хэдий бит хоёр үүр цайтал хэрэлцэн байсан ч гэсэн бүтэн сайн өдрийн өглөө цөм рүү заавал биеийнхээ гараас хөтлөлцөөд бүтэн сайнны цуглаанд очдог тийм хүмүүс байгаа. Бүтэн сайнд сүм рүүгээ очихдоо миний гараас хөтлөх нь битгий хэл өчнтэйгээ харилцаагүй байсан. Нэг юм руу ингээ гөлрөөл манраал хүн юм асуунгууд юу гэсэн бэ гэд ямар ч тийм сонссон шинжгүй байгаа ч юм шиг тиймэрхүү байдлуудыг үзүүлээд байсан. Орой гэр бүлийнхэнтэй хамт оройн хоол идчихэд кино үзэж байгаад буцаад гэрлүүгээ харьсан. Изабель бол тэр үедээ түүнийг юу гэж бодсон бэ гэхээр 6 сарын өмнө нөхөр нь Изабелийг араар нь тавьж исэн юм билээ. Тэгээд тэр явдал нь мэдгдснээс болоод энэ хоёр салж нийлэх дээрээ тулаад маш том хэрүүл маргаа өрнсөн. Эдвин би маш том алдаа гаргасан. Би чамаас салахыг хүсэхгүй байна. Би дахиж ийм алдаа гаргахгүй намайг уучлаач гэсэн болохоор тэр үедээ уучлаад энэ 6 сарын хугацаанд өөрсдийнхөө харилцааг сэргээхийн тулд хичээж байсан цаг үе байсан юм аа л да. Тэгээд энэ үедээ Изабель нөхрийгөө тиймэрхүү байдалтай байгааг нь хараад за тэр асуудлаар бодоод байгаа юм билгүүдээ гэж бодоод нэг их ач холбогдлогоогүй гэсэн. Тэр өдөртөө бол хосууд тэгсгээ дундцгаасан. Харин маргааш өглөө нь Изабель босчихсон. Телевизор үзэж сууж байсан чинь унтлахын өрөөнөөс нөхөр нь гарч ирдэг. Гарч ирснээр буудан дээр суужснаа шууд удирдлагаар телевизорын унтрааснаа би чамд нэг юм хэлэх хэрэгтэй байна гэдэг. Изабель юу асан бэ яасан гэсэн чинь би хүн алсан гэж хэлдэг. Эхнэр нь гайхаад юу яриад байгаа юм бэ гэд асуусан чинь гинт босч ирснэ. Тэр санаандгүй явдлаас хосол яасан, санаандгүй явдлаас хосол яасан гэж эргэлдээд идэг. Би эргүүл хийгээд машинтайгаа явж байсан чинь гинт нэг хар хувцастай эмэгтэй машины ордургүйгээд ороод ирсэн. Тэгээ машин мөргүүлээд өгчихсөн гэж хэлдэг. Тэгэхээр эхнэр нь тэр эмэгтэй зогсож хаашаа хийсэн юм бэ гэж асуудаг. Гэтэл юу ч хариулахгүй байжснаа. Тэр эмэгтэйтэй холбоотой юмнуудыг би бүгднийг агуулгад нуусан гэж хэлсэн. Тэгэнгүүтээ агуулга руу очиод агуулга ухаж байжснаа. Тэр чигээрээ гэрээсээ гараад алга болсон. Энэ үед эхнэрийнхээ буугийг хүртэл хулгайлаад явсан байсан. Ингээд нөхөр нь буугийг аваад алга болсныг мэдсэн Изабель шууд л яралтай цагдаагийн газар очиж энэ бүгдийг ярьж өгсөн. Мөрдөгчд энэ яриг сонсонгуудаа хүнийг зүгээр машинаар мөргөж осол гаргасан хүн гэрээсээ буу хүртэл аваад цугтаана гэдэг бол байж болохгүй зүйл. Тэгэхээр энэ бол зүгээр энгийн нэгэн замын ослын хэрэг биш вэ гэдэг бодол төрдөг. Явж чад агуулгыг нэгжиж үзэхэд тэдний агуулга дотроос Кейлигийн тэр орой өмсөж явсан өндөрсгийдэг готол болон бичиг баримтууд, хогны утанд хийж тавьсан цустай чуулганууд, зулгаагаа тавьсан туг ус олддог. Тэр үснийх нь урт болон өнгийг нь харахад яг Кейлигийн үстэй адилхан байсан. Тэрнээс гадна тэр агуулгын хан дээрээс бас нэг аимшигтай зүйл олцсон. Тэр нь юу байсан бэ гэхээр Эдвин их сургуулийнхаа сэтгэл судлалын хичээл дээр хийсэн нэгэн самбар байдаг. 1990-ад оны үед Америкт төмөр зам дагж аваад замд нь тааралцсан хүнийг алдаг төмөр замын алуурчин нэртэй цуврал алуурчин байсан юм байна. Тэр хүний тухай хийсэн самбар байсан. Тэр самбар дээрээ цуслсан гарын мөрөн бэкграунд хийгээд дээр нь энэ гэмт хэрэгтний хэргийн тухайд гэхээсээ илүүтэй энэ гэмт хэрэгтний өөрийнх нь хувийн мэдээллүүд, хохирчдын мэдээллүүд гэх мэтчлэн гэмт хэрэгтнийг судалж байна гэхээсээ илүүтэйгээр шүтэн биширч байгаа байдалтай самбар олддог. Их харсан мөрдөгчд за энэ хүн бол яагаад ч зүгээр хүн биш вэ? Энэ хүн цаашдаа ч гэсэн ямар нэгэн гэмт хэрэг үйлдэх юм байна гэдэг мэдрэмж төрсөн. Ингээд маш яралтайгаар ерөн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Энэ Эдвин Лара гэдэг эрэгтэй болохоор 1985 онд Гондураст төрсэн 7 настайдаа гэр бүлийнхаа хамт Америкийн LA-д цагаачлж ирсэн тийм хүн байсан юм билээ. Өөрийнхөө төрсөн эцгийг нэг ч удаа харж байгаагүй. Өөрийнхөө ээж болон хойд эцэг хосоогийн хамт өссөн эрэгтэй байсан. Өсвөр наснаасаа эхлээл арх болон харт тамхины асуудалтай байсан бөгөөд энэ асуудлаасаа болоод ахлах сургуулиасаа хөөгцсөн юм билээ. Тэгээд сүүлд нь манайхнаар бол нэг оройн сургууль гэдэг тийм сургуульд явж ахлах сургуулаа дуусгасан. Тэр бол үргэлжлэл цагдаа болохыг мөрөддөг байсан. Тийм учраас Лос Анжелесаас Орегон руу нүүгээд шинээр амьдралаа эхлүүлэхээр шийдсэн. Кейлигийн явдаг байсан Central Oregon Community College-ийн гэмт хэрэг судлалын ангид
элсэн орсон суралцаж байх хугацаанд буюу 2014 онд сургуулийнхаа хамгаалтын албанд ажилд ороод хамгаалагчаар ажиллаж эхэлсэн юм байлээ. Эдвиний хойд эцэг Хосен номлогч байсан учраас эдний гэр бүл маш их шашин шүтлэгтэй гэр бүл байсан. Орегоны сүмд ч гэсэн үргэлжлүүлэн явж эхэлсэн. Тэгээд энэ сүмд явж байгаа хугацаанд өөрийн эхнэр болох Изабелтэй танилцсан. Хосууд 3 жил орчим болцсны дараа гэрэлцгээсэн. Ингээд нэгд өдрийн өглөө эхнэртэй хүн алсан болохоо хүлээсэн Эдвин гэрээсээ гарч цогтаад эцэг эхийнхээ гэрэл очсон. Эцэг эхийнхээ гэрт очиод машиныг нь хулгайлаад тэдний гэрээс мөн адил цогцсон. Энэ машинтай ингээд удаан яваад ах юм бол цагдаа нар араас амархан олоод ирэх нь тодорхой гэж бодсон Эдвин тэр машинаа хаяхаар шийддэг. Ингээд эцэг эхийнх нь гэрээс 6 цаг орчим яваад очдог. Калифорни мужийн Юрика гэдэг нэгэн хотод очиод машинаа хайж нэг том моолын зогсоолд ороод нуугдсан. Энэ моолын зогсоолд нуугдж байгаад хин нэгэн боломжтгүй гарч ирэхээр нь машиныг нь дээрэмдий гэж боддог. Энэ моолын нэгэн хувцсны дэлгүүрт нь худалдагчаар ажилладаг 19 настай Андреа гэдэг нэгэн эмэгтэй тэр өдөр өглөөний ээлжинд гараад буух байсан боловч өдөөс хойш ажиллах ёстой ажилтнаа ирэх боломжгүй боллоо гэсэн учраас илүү цаг хийж дуусгаад дэлгүүрээ хаагаад гарч ирсэн. Машиндаа сонгуудаа машиныхаа хаалгыг түгжээд халуун өдөр байсан болохоор машиныхаа цонхыг жоохон онгойлгоод сошиал медиад нь ирсэн нотификейшнуудыг гүйлгэж харж агаад селфи хийгээд 12 цаг ажиллаад ядарлаа шүү гэсэн утгатай пост оруулаад сууж байтал жоохон доош олгоцсон байсан цонхныхон завсараар гинт нэг гар ингээд ороод ирдэг. Тэр гарт нь буу байдаг. Тэгснэ Андреаг яг одоо хөдөл гэж хэлдэг. Энэ үед Андреа огт айж сандраагүй бөгөөд энийг Франк байна гэж боддог. Яагаад байгаа юм бэ? Франктай байгаа юм уу гэсэн чинь Эдвин шууд Андреагийн гидсэнд нь буугаад болгож байснаа. Чамтай хинч тоглоогүй. Дууганаад машинаа хөдлөг гэд машинд нь ороо суучдаг. Энэ үед нь л яг жихнээсээ болоод байгаа явдал юм байна гэж ойлгосон Андреа эргэн тойрноо хартал тэр том зогсоол дотор өөрийнх нь машинаас өөр ямар ч биш үлдээгүй байдаг. Нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн Андреа ямар ч гэсэн энэ хүнийг зогсоолоос гаргаад өгчий гэх юм бол намайг машинаас буулгаад орхиод явах байлгүй дээ гэж боддог. Гэтэл юу түүнийг буулгах нь байтугай тэр чигээрээ цаашаа явсаар л байдаг. Тэгээд өмнө зүгэж чиглээд энэ хоёр явдгаа. Энэ үед Андреа хэрвээ би хурд хэтрүүлэх юм бол замын цагтаа нар миний араас дагж ирэх байх. Тэгээ би аврагдаж магадгүй гэж бодоод хурдаа нэмдэг. Энийг нь Эдвин анзаарангуудаа замын хажуур машинаа зогсоо гэж хэлдэг. Тэгээд зогссныхан дараа Андреаг хажуу талынхаа суудлын дээр суулгаад машины хаалгатай гавлж орхингуудаа өөрөө жолоо бариад цаашаа явсан. Тэгээд энэ хоёр цаашаа нэлээд удаан явсан. Явж байгаа үедээ бензин клокоор ороод бензин авсан, Макдоналдс орж идэх юм авсан боловч Андреа тэр үед ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй, ямар ч тусламж ирж чадахгүй хэвээрэл байсан. Ягаад гэвэл хажуудаа гавлцуулахчаад яг л гойлоонд буутуулгацсан байдалтай яваад байсан. Хашаа явж байгаа үедээ Эдвин Андреагаас чамаг хэн гэдэг үчи хэдэн настай хаана амьдрдгүү гэх мэтчлэнгээр янз бүрийн асуугаал яваад идэг. Гэтэл Андреа би ямар нэгэн байдлаар аюулд орлоо ч гэсэн миний ойр тойрныхын гэр бүлийнх юм аюулд орох ёсгүй гэж бодсондоо чиний надад асуугаад байгаа асуултанд чи би хариулах хүсэхгүй байна гэж хэлдэг. Тэгэхээр Эдвин өөрийнхөө тухай ярьж эхэлдэг. Чи сая зогсоолт байхдаа машин дээрээ ирээд цүнхээ тавьчингуудаа буцаад ороод явсан штэ. Юмаа мартсан байсан юм уу? Яах гэж эргэж орсон бэ гэж асуудаг. Энэ үед Андреа энэ хүн намайг тийм удаа ажил зогссон байх нэ гэж боддог. Тэгээд үргэлжлүүлээд Эдвин чамаг гарч ирэхийн өмнө бол нэг жирэмсэн эмэгтэй гарч ирсэн байхгүй. Тэрний машиныг дээрэмдэг гэж бодоод ойртож очиод юм ярьсан чинь намайг бүр үл тоогоод юу ч дуурахгүй цааш яваад өчтгийг. Тэр эмэгтэй намайг юу хийж чадахыг мэдээгүй л хата тий гэх мэтээр ярьсаар л исэн. Ингэж явж байгаа шүүн халтгаа алдаад Эдвин ингэжэлдэг. Би ядраад байна хоёул одоо мотелд орж амръя. Харин чи тэр мотелд очиод ямар нэгэн байдлаар намайг илчлэх гэж оролдох юм бол би тэр мотелд байгаа бүх хүмүүсийг мотелийн ажилчтай хамтаалаад чамаа ч гэсэн хаалаад тухайлах шүү гэж хэлсэн. Тийм болохоор чи миний найз охины дүрсгэх ёстой шүү гэж хэлсэн. Андреа ч гэсэн хүснийхэн дагуу яг л найз охин юм шиг дүрсгээд тэрнтэй хамт мотелд орсон. Мотелийн ажилтнаас өрөөний төлхөөр авж байгаа камерын бичлэг хөртлөсүүлт нь ил болсон. Энэ үедээ Андреа юу ч хийж чадахгүй зүгээр л яг л найз охин юм шиг царайлал байж байсан нь бол харагддаг. Тэр хоёр мотелийнхаа өрөө рүү явж орсон. Оронгуудаа нойлын өрөөний парнаас Андреаг гавлаж орхиод Эдвин өөр усанд орсон. Тэгээд уснаа орж гарч ирснэ. Одоо чиний ээлж чи миний нүдэн дээр усанд ор гэж хэлдэг. За би угаасаа хүүхэн тодорхойлсон юм байна. Энэ мотелд энэ хүн намайг алаад явах юм байна гэж бодсон мэс болохоор нэгэн л өгөх юм чинь заавал энэ хүнд ороод байх хэрэг байна уу гэж бодож эхэлсэн. Тэгснэ үгүй би усанд ормооргүй байна. Тэр тусмаа чиний нүдэн дээр би усанд орох хүсэхгүй байна гэж хэлдэг. Тэгтэн Эдвин уурлаад Андреаг цохиж орон дээр унгаагаад орны толгоноос гавлж орхисон. Тэгээд Андреаг үнсэж үнгээл ер нь бол хүчирхийлэхээр оролдож эхэлдэг. Яг энэ үедээ зэрэгцээд Андреагийн утсан дээр тавьсан байсан сэрүүлгэнд гинт амар чангаар дуурч эхэлсэн. Энэ сэрүүлгэнд нь Эдвин Андреа хоёулаа цочдог. Тэгээд цочсон Эдвин энэ одоо юу вэ гэсэн чинь Андреа
Миний эмээ уух цаг болчихжээ гэж хэлдэг. Эдвин юу юм гээд асуусан чинь тэр үедээ Андре толгоогоо ажилуулад би харин бэлгийн замын өвчтөй болсон юм аа. Тэрэндээ эм удаг болсон. Амар муухай өнөртэй юм доошоо гардаг. Тэгээд амар цагтандаг, юу нэг тухгүй байдаг. Эмийг нь заавал тогтсон нэг цаг дуух хэрэгтэй гэдэг гинэ. Тэгээд би мартчихгүй гэж одоо сэрүүлэх тавьсан байсан юм аа. Уул нь яг одоо гэртээ байж тэр эмээ уух хэрэгтэй байхгүй. Чамаас болоод эмээ уучдахааргүй болчлоо. Одоо энэ өвч надаас салахгүй байна л та. Эмээ таслах юм бол бүр нэг хэсэг салтгүй гэсэн гэх мэтлэгээр ярьж эхэлсэн. Гэтэл энд нь Эдвин итгэждэг. За энд байх ямар ч хэрэг алга эндээс гарцгаая гэдэг. Буудлаас гарсан тэр хоёр машиндаа суугаад цаашаа явж байтал бурхан тэнгэр дээрээс харууг гэлтэй тэр машиных нь хаа нэгтгийгсэн тос тусалж эхэлдэг. Хаашаа чамаагүй холын хоол зохтох хүсэлтэй байсан Эдвин за энэ байдлаар ямар ч зохиол явж чадахгүй байна. Өөр машин хулгайлах хэрэгтэй гэж бодож эхэлсэн. Ингээд зам дээгүүр явж байгаад нэг замын буудлын руу орж байгаа машиныг олж хардаг. Энэ машины эзэн нь 73 настай Джек нэртэй Америк орон даяараа аялан явж эрвээхний зураг авдаг. Эрвээхний зурагчин байсан. Тэгээ мэдээж зурагчин хүн болохоор зургийн хэрэгслүүд гээд маш олон том тоног төхөөрөмжүүдтэй явдаг гэсэн. Америкийн тийм замын буудлууд ингээд олон давхар биш нэг давхартай өрөөнийхөө хаалганы урд машинаа зогсоогоод тэгээд өрөөрөөгөө орж болдог тиймэрхүү зохион байгуулалттай буудлууд байдаг юм байна. Джек ч гэсэн өөрийнхөө авсан өрөөнийхөө урд машинаа зогсоогоод машиныхаа багажнаас том багнууд төхөөрөмжүүдээ өрөөрөөгөө зөөж идэг. Тэгэл нэг том төхөөрөмж багажнаасаа гаргаж аваад шалан дээр тавиад дээшээ өндийтэл яг тухайн дээр ингээд бууд толгоцсон зогсож идэг. Өндийгөө таарсан чи эрэгтэй эмэгтэй хоёр байж идэг. Ингээд Эдвин яг одоо машиныхаа дэлгүүрийг өг гэдэг. Гэтэл Жак нөө гэснээр туслаарай гэж ойрлж эхэлсэн. Энэ үед нь сандарсан Эдвин Жекийн гэц рүү буудаж орхингуудаа Андрийг дагуулж аваад босож өөрсдийнхөө машиндаа суугаад цаашаа цогцсон. Жек гэцэндээ буудулсан ч гэсэн амь нас нь бол аврагсан юм байлаа. Тэгтээ хөгшин хүн байсан учраас буцаад ингийн амьдралтаа ороход маш урт удаан хугацаа шаардагдсан гэсэн. Ингээд цаашаа явж исэн Эдвин дахиад л хулгайлчмаар дээрэмчмээр өөр машин байна уугүй гэж эргэн тойрны ажиллаад явж итэл ойролцоох бензин колонк дээр нь нэг машин зогсож идэг. Тэр машиных нь хаалга нь онгорхой жолооч нь ингээд бензин хийгээ зогсож идэг. Тэр бензин хийгээ зогсож исэн жолооч нь болохоор 17 настай Нима гэдэг нэртэй хүү байсан. Машин дотор бол түүний эмээ бага насны эрэгтэй дүү хоёр нь суугаад байж идэг. Уул нь бол том ахтайгаа болон аавтайгаа ингээд тавлаа аялалд явж исэн юм элэг. Яг тэр үед нь том ах болон аав нь 0 орсон байсан учраас тэр гурвалхнаа байж исэн. Ингээд Эдвин явж чингуудаа Нимагийн толгойчууд буу тулгаад машиндаа хөдлөг гэдэг. Маш хэлсэн ёс орон шууд машиндаа суугаа машинаа хөдлөсөн. Харин энэ үед ард сууж явж исэн эмэнд гинт ойрлж харалж эхэлсэн. Эдвин та нарыг би алчиж чадсан шүү. Та нар Кейли гэдэг эмэгтэйгийн тухай сонссон мэдтэй тэр эмэгтэйг би алсан. Дахиад нэг хүн алхахад надад ямар ч асуудал байхгүй гэж хэлдэг. Тэгсэн ч гэсэн эмээ сонсохгүй чарлсан хибэрэл байсан. Эдвин уул нь бол би тийм муу хүн бишээ. Би уул нь сайн хүн байхгүй юу? Зүгээр л санамсаргүй хүн алдсан юм аа. Угаасаа л бүх хүнд хэн нэгэн хүнийг алж үзхийг хүсдэг хүсэл байдаг үсттэй. Та нар ч гэсэн тийм хүсэл байгаа үсттэй гэх мэтлэнгээр ярьж эхэлдэг. Энэ үед нь тэр Нима гэх хүн өөрийгөө сайн хүн гэд байгаа энэ Эдвиний тэр яриаг нь ашиглахаар шийддэг. Тэгснэ хаа та сайн хүн мэдтэй та бид нарыг зүгээр орхиж очтой. Манай эмэм өөр улсаас Америкт ирсэн юм аа. Анх удаага л Америкийг үзэх гэж байгаа. Бид нар бол нэмээгээ Лос Анжелесыг үзүүлэхээр дагуулж явж исэн байхгүй юу? Та бид нарыг ингээ орхичих юм бол бид нар хинт ч юу ч хийхгүй та сайн хүн штэ гэх мэтлэнгээр ингээ яриад идэг. Тэгэд үнэхээр тэр үгэнд нь автсан уу? Эсвэл эмээгийн зогсгууд чарлаад байгаа чарлаанаас нь болсон уу? Нэг 24 км орчим яваад тэд нарыг суллахаар болсон. Машинаас бүгднийг буулгаад орхидог. Тэр үед нь Андраа ч гэсэн буух гад машинаас гарах гэсэн чинь Андраг чи буухгүй шүү чи үлдгэдэг. Тэгтэн Андраа юу яриад байгаа юм бэ? Намаа зүгээр орхичооч дээ гэдгсэн чинь үгүй цагдаа намайг араас минь хөөж байгаа. Хэрвээ цагдаа намайг буутах юм бол намайг бууны сумнаас хамгаалах бамбай хэрэгтэй тэр нь чи болох ёстой гэж хэлдэг. Ингээд Андраг буулгалгүй цаашаа хамтдаа явцгаасан. Хэсэг явж байгаад Эдвин Андрад уцаа гаргаад ир гэж хэлдэг. Тэгээд уцыг нь авснаа бичлэг хийж эхэлсэн. Сайн мэцгаануу та нартай ингэж уулзж байгаадаа маш их харамсаж байна. Би бол тийм муу хүн биш шүү. Тэр Кейли гэдэг эмэгтэй хүнээс нь үнэн боловч тэр бол осол байсан юм аа. Одоо наттай Андре гэдэг энэ эмэгтэй явж байна. Гэхдээ энэ эмэгтэй бол зүгээр авах болно. Би түүнийг тавьж явуулах болно гэж бичээд Андрад буцаж уцыг нь өгөөд над хаяг одоо фэйсбүүк дээр постлох гэж хэлдэг. Тэгтэн Андре үгүй би постлохгүй ажлынхаа гэр бүлийнхэн найзууд гээд шолон хүмүүс намайг харж байгаа би яаж постлдгийг ичиж гин гэж хэлдэг. Тэгтэн юу яриад байгаа чи өөхөх хүсэж байгаа юм уу? Яг одоо постл гэж шүүгээ буугаад тулахдаг. Тэгэхээр Андре за мэ хаар постлчлоо шүү гэд харуулдаг.
Тэгээ яг үндэ бол паблик тохиргоотой биш, зөвхөн өөртөө харагдах тохиргоотойгоор постлсан байсан. Цааш явж байхдаа бол Эдвин хурд хэтрүүлж эхэлдэг. 160-70 орчим км цагийн хурцтайгаар давхиж эхлэхэд нь замын цагдаа нар түүнийг нь олж хараад араас нь тохоогоо дуургаад дагдаг. Тэгтэн Эдвин тэрийг өөрийг нь мөрдөж явж байгаа мөрдөгчдийн машин гэж боддог. Цагдаа нараас цухтааж явж яснаа Андрегийн утсыг нь аваад 911 рүү залгасан. Би нөө ерөн сурвалжлагч байгаа Эдвин Лара байна. Би одоо хамгийн ихэнд таарлцсан цагдаа хэлцээр очиод хэрэгэ хүлээх болно. Тэгтээ надад та нартай хоёр тохиролцоо байна гэж хэлдэг. Тохиролцооныхоо саналыг хэлэхэд нь эхнийхт нь болохоор ингэж хэлсэн. Би бол астамтай, тийм болохоор намайг хэрэгэ хүлээх үед бөөнөрөө шавж ирэхгүй байхыг хүсэж байна. Миний астам хөдөлж магадгүй. Тэрнээс гадна астамныхаа цацлагыг би гэртээ мартчихжээ. Та нар цацлага бэлдээд байж байгаарай гэж хэлсэн. Мэдээж цагдаа нар окей гэсэн. Хоёр дахь нөхцөл нь болохоор би буутай явж байгаа гэдгийг та нар бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ би бууга хэрэглэхгүй. Тийм учраас та нар над руу бити буудаарай, гууж ийн гэж маш олон удаа гуйсан. Цагдаа нар ч гэсэн за тэгний чамаа буутахгүй санаа зовлохгүй гэж хэлсэн. Тэгээд Эдвин цагдаа хэлцээр бол хүрч амжаагүй. Зүгээр замын хажууд зогсоод араас нь хөөж явжсэн. Цагдаа нарт баривчлагдсан. Эдвин ингээд цагдаа нарт баригдах үед нь Андре за одоо л бүх юм дуслаа, ашгүй ингээд аймаа ураглаа гэж бодсон боловч Андре дээр цагдаа нар хурж ирснээр шууд гав зөвлөгдөг. Энэ үед нь Андре ямар сони юу болоод байна гэж бодсон боловч за ингэж л авч явдаг юм билгүй дээ гэж боддог. Ингээд Андрег хам хэрэгтэн гэж цагдаа хэлцээр авч чдгоо. Бүхэл бүтэн 12 цаг ажилласны дараа хүнд барьцаалагдан 15 цагийн турш зовж зүдэрч яваад бараг бэлэг хүчрхээлд өртгөө шахаад арай хийм мултраад нүдэн дээр нь хүн буудуулахыг харж гэрчлээд явж байсан Андре сэжигтэн болж байцаалтанд орох хэрэгтэй болсон. Ингээд дахиад 15 цагийн туршид байцаалтанд орсон. Энэ 15 цагийн хугацаанд гэрчүүдийн мэдүүлгээр Андрег хам хэрэгтэн биш хохирогч гэдгийг нь олж мэдээд судлахаар болсон. Гэхдээ аль хэдийн Facebook дээр бичлэг постлохоосоо ичээдээс охиныг гэмт хэрэгтэнтэй хамт баригдсан эмэгтэй хам хэрэгтэн байж болцсохгүй гэдэг гарчигтай мэдээ орон даяар цацгдсан байсан. Энэ бүхэндээ цагдаагийн газраас мэдээж уучлалтгүйсэн. Гэхдээ бид нар хам хэрэгтэн байх нөхцөл байдлыг үгүйсгэж болохгүй заавал шалгах хэрэгтэй байсан учраас энэ бүхэн тохиолдсон шүү гэж хэлсэн. Андре болон Андрегийн гэр бүлийнхэн ч гэсэн энэ бүхнийг хүлээн зөвшөөрөөд зүгээр өнгөрөөсөн. Ингээд тэр өдөр Кейлид юу тохиолдсныг Эдвиний ярьснаар нь одоо ярьж өгье. Би тэр өдөр эргүүлийн хуваартай байсан. Тэгээд эргүүлийнхаа машинтай эргэн тойрныг ажиглаад явж байтал нэг хар хувцастай эмэгтэй гинт гүйж гарч ирээд миний машинд мөргүүлсэн. Машинаасаа гараад яваад очтол нөгөө эмэгтэй намайг харснаа амар ойрлж эхэлсэн. Тэгэхээр би сандарсандаа чулуугаар зогсоор байгаад алчсан гэж хэлдэг. Цогцыг хаана басан бэ гэхэд хурдны замын ойролцоо нуусан гэж хэлсэн байгаа. Энэ үгэнд нийтгээгүй мөрдөгчд чи тэгээд яагаад мөргүүлээд үхээгүй байсан хүнийг заавал гүйцэж алах хэрэгтэй болсон юм бэ? Зүгээр л цагдаа дутгаад болохоор байсан юм биш үү гэж асуухт нь дахиад л мэдүүлгээ өөрчилж эхэлсэн. Яг үнэндээ тэр эмэгтэйг харахад маш үзэсгэлэнтэй байсан юм а. Тэгээд би тэрийг хүчрхийлэх зорилгоор толгоороо зохиж ухаан алдуулаад тэгээ хүчрхийлсэн. Гэсэн чи тэр аль хэдийн хүчгсэн байсан. Тэгээд би айсандаа цогцыг нь нуусан гэж хэлсэн. Тэснэ дахиад л мэдүүлгээ өөрчилсөн. Би яг үнэндээ тэр эмэгтэйг бие үнэлж гэж бодсон юм а гэж бас өөрчилсөн байдаг. Олон удаа өөр мэдүүлгээ өөрчилсөн боловч тэр мэдүүлгүүд донд нь ганц л өөрчлөгдөөгүй хэсэг байсан. Тэр нь юу вэ гэхээр машинаар мөргөж унгасан гэдэг хэсэг нь бол өөрчлөгдөхгүй байсан. Гэхдээ энэ машинаар мөргөж унгасан гэдэг хэсэгт нь ч мөрдөгчд бол итгээгүй. Яагаад гэхээр тэр үед Эдвиний унаж явсан эргүүлийн машин нь ямар ч тийм хүн мөргсөн шинж тэмдэг байгаагүй. Тэгээд энэ хүн бол зүгээр л Кейлиг анх харсан учраас эхлээд л энэ нэмэгтэйг алыг гэсэн зорилготой ойртож утсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Энэ үед түүнийг байцааж исэн мөрдөгч нь урд нь номлогч байсан эрэгтэй юм бэлээ. Тэдний гэрээг нь нэгжиж явах үедээ гэрт маш олон тооны библиуд байсныг нь олж харсан байсан учраас энэ хэсгийг нь ашиглая гэж боддог. Тэгээд чи бурханд итгэдэг, бурханы сайн хүү эцтэй, чи яг үннээ хэлэхгүй болвол бурханд уучлагдахгүй гэдгээ мэдж байгаа эцтэй хэмчлэнгээр байцааж эхэлсэн. Энэ нь ч ихсэн ажилласан. Ингээд Эдвин илүү гүн гүнзгий зүйлсийг ярьж эхэлсэн. Би хар багасаа л хүн алах хүсэлтэй байдаг байсан. Сүмд идэвхтэй явах юм бол энэ хүсэл маань арилах болно гэж итгээд сүмд маш идэвхтэйгээр явдаг байсан боловч энэ хүсэл маань арилахгүй хэвээрэл байсан. Харин хүнтэй гэрэлснээ дараа хэсэг хугацаанд энэ хүсэл маань арилсан. Сүүлийн хэдэн сарын турш энэ хүсэл маань дахин гарч ирээд маш ихээр намайг зогоосон учраас өөрөө ирэхгүй энэ бүхнийг хийсэн. Яг үүндээ бол би Кейлиг харсан учраас эхлээд л алыг гэсэн хүсэлтэй байсан. Санаатаар хороосон гэж гэмтэргээ хүлээсэн. Ингээд ботхоор үнэхээр аимшигтай байгаа зү тэ хүнийг гаднаас нь хараад ямар бодолтой байгааг хинч тааж мэдэх аргагүй. Цагдаа болохоор суралцдаг, хамгаалтын албанд ажилладаг, хүнтэй гэрэлсэн, шашин шүтлэгтэй эрэгтэй хэрнээ яг үнэндээ дотроо хин нэгэн хүнийг алах хүсэлт хийж явж байсан болж таарсан.
Кейлигийн хэрэг гарахаас 1 жилийн өмнө Эдвин Гондурас руу аялаад ирсэн байсан. Аялаж явж байхдаа л харсан юм шиг байгаа. Яаж олж харсныг нь мэдэхгүй юм чсэн ингээд нэг зам дээр машинд мөргүүлээд цус нүчтэйгээ холилдоод хэвтэж байгаа тийм хүний зургийг нь авангуудаа хамт ажилладаг хүмүүсийн групп чат руу шууд явуулсан байгаа. Тэдний араар нь тавьж явуулдагс нууц хамрагтайгаа харилцаанд орж байгаа бичлэгээ хийгээд тэрийгээ ч гэсэн ажлынхандаа үзүүлдэг байсан байгаа. Үүгээр зогсохгүй ажлынхандаа ингээд зүгээр ажиллаа гэж бичсэн гинт нүдэн дээр энийг хартаа гэд нэг бичлэг үзүүлээд тэр бичлэгийг нь харангуут живж өгч байгаа хүн ч юм уу машинд ариулж өгч байгаа хүн ч юм уу хүмүүсийн үхлийн сүүлийн мөчийн бичлэгүүдийг үзүүлдэг байсан. Ингээд ботхоор угаасаа явж ирүүл биш солиотой амтан байсан тодорхой байгаа. Шүүх хурал болоход бол харин Эдвин өөрийгөө Кейлиг санаатаа хороогоогүй осол лсэн гэдгээ дахиад л тавтаж эхэлсэн. Нүн хэрэгээ хүлээсэн мэдүүлгээ мөрдөгчд намайг янз бүрээр аргалж байгаа тэр үгүүдийг бол хүлээлгэсэн. Тэр үед би өмгөөлөгчгүй байсан учраас тэдний хэл гэсэн үгийг нь хэлсэн гэж үгүйсгсэн. Шүүхээс ч гэсэн үүнийг нь хүлээж аваад өмгөөлөгчгүй байхад байцсан байцаалтыг хүчин төгөлтөрт тооцохгүй гэд тэр мэдүүлгийг нь бол хүчингү болгосон. Хэрэгээ хүлээсэн мэдүүлгээс гадна түүний хэрэгтэн гэдэг нотлох баримт хангалттай олон байсан. Хамгийн гол нотлох баримт нь бол Кейлигийн цогцос байсан. Эдвиний зааж өгснөөр 16 дугаар хурдны замын ойролцоо байдаг чулуун овоолгоны хажуунаас Кейлигийн цогцыг олсон. Үүр болон толгой хэсэгтээ маш олон удаа цохиулсан нүүр нь танигтай аргагүй болсон байсан. Зарим хэсгийнх нь хувцсан тайлагдсан бэлгийн хүчрхэлд өртсөн нь илэрсэн. Харин биеэс нь юу илрээгүй вэ гэхээр машинд мөргүүлсэн бол огт илрээгүй. Машинаар мөргсөн гэдэг нь ингээ худлаа болж таарсан. Тэр өдөр Эдвиний унаж явсан эргүүлийн машинаас Кейлигийн ДНХ харин Кейлигийн цогцос олдсон газраас Эдвиний ДНХ илэрснээр энэ хэргийн гэмтэрхтэн нь Эдвин гэдэг нь 100% нотлогдсон. Үүнээс гадна Андреач гэсэн шүүх хуралд оролцоод энэ хүн надад Кейлиг алснаа хүлээсэн гэдэг мэдүүлгийг өгсөн. Мөн Андреагийн утсан дээр хэрэгээ хүлээж байсан бичлэгийг нь нотлох баримт болгон ашигласан. Энэ бүх нотлох баримт дээр нэмээд Эдвин болон Кейлигийн утасны байршлын мэдээллүүдийг ашиглаад тухайн өдөр болсон гэмт хэргийн процессыг прокурорууд ингэж тодорхойлсон. Найз залуутайгаа муудалцсан Кейли тайвширхаар магадгүй кампус дотор алхаж явсан байх. Энэ үед нь бол Эдвин олж харсан. Тэгээд Кейли рүү ортож чоод харах шин болсон байна. Ганцаараа ингэж алхах нь аюултай штэ би чамайг хүргээд өгье гэж хэлсэн байх. Мэдээж өндөрсгөтэй готл өмссөн байсан. Дээрээс нь нэлээд согтолтой байсан Кейли түүнийг халтхан хараа цагдаа байна гэж андуурсан байх гэж ботсон. Яагаад гэхээр энэ Central Oregon Community College-ийн хамгаалалтын хувцас нь яг цагдаагийн хувцастай маш адилхан. Машин хүртэл цагдаагийн машинтай маш төстэй байдалтай тийм машин байсан. Тийм учраас цагдаа гэж андуурсан байх. Тэгээд итгэсэн Кейли мэдээж машинд нь суусан. Кейлиг машиндаа суулгаж авсан Эдвин гэрлүүн биш өөр зам руу явж эхэлсэн. Энэ үед Кейли ямар ч тусламж дуудах боломжгүй байсан. Учир нь энэ эргүүлийн машин яг л цагдаагийн машин шиг хойд судал болон ур судлыг тусгаарласан тортой ард судлаасаа хаалган онгойлгох боломжгүй шууд төгжигддэг машин байсан. Тэрнээс гадна Кейлигийн утасны цэнэг тэр үед дууссан байсан учраас тусламж дуудах боломжгүй болсон байсан гэж үзсэн. Ингээд Кейлиг эзэнгүү газар авч утсан Эдвин түүний толгоор чулуугаар цохиж ухаан алдуулсан магадгүй алсан бах. Дараа нь түүнд бэлэн хүчрхийлүүлээд цогцыг хурдны зам дагуу нуугаад гэрлүүгээ харьсан гэсэн таамаглалыг гаргасан. Энэ таамаглалаа төвшүүлснийхаа дараа прокурорын талаас Эдвинд цаазаар авах ялыг хүссэн боловч Эдвиний өмгөөлөгчдийн баг нь энэ бол осол байсан, санаатай аллах биш гэж маргалцаар байсан. Эцэст нь Эдвинтэй гэмт хэрэг хүлээснийх нь хариу цаазаар авах ялаас чөлөөлөх тохиролцоо хийсэн. Ингээд шүүхээс Кейлигийн амь насыг хороосон хэрэгт нь бүх насаар нь хорих ялгааносон. Харин шүүгч энэ хүнийг Кейлигийн гэр бүлийнхэн сул чөлөөтэй явж байгааг хизээч харах ёсгүй гэж үзээд батлан даалтаар гарах хүсэл тавих боломжгүйгээр бүх насаар нь хорих ялыг нь оноосон. Дараа нь Андреаг барьцаасан хэрэгт нь бас бүх насаар нь хорих ял оноосон. Энэ хэргийн дараа эхнэр Изабель нь шууд гэрлэлтэд цуцлуулаад өөр газар руу нүүсэн. Изабель ч гэсэн хар багасаа ер нь бол цагдаа болохыг мөрөөддөгөөс эмээлээд хуучин нөхөр нь ийм хэрэг үйлснээс болоод цагдаа болох хүслээ бүр мөснө орхиод ажилласаа хараад өөр тийшээ нүүж явсан. Харин Кейлигийн гэр бүл нь Кейлигийн явдаг гэсэн Central Oregon Community College-ийг шүүхэд өгсөн. Ямар үндслэлээр шүүхэд өгсөн бэ гэхээр нэгдүгээрт хамгаалалтын албанд ажиллаж байгаа хүмүүсийнхаа background check-ийг маш муу хийсэн. Хоёр дахь нь Эдвинтэй холбоотой хэд хэдэн эмэгтэй оюутны гомдол ирсэн юм билээ. Энэ Эдвин гэдэг хүн эвгүй үйлдэлүүдийг гаргадаг гэсэн тийм эмэгтэй оюутнуудын гомдол иржсэн юм билээ. Гэхдээ энэ гомдлуудын алийг нь шийдвэрлэх арга хэмжээ аваагүйсэн. Тэгэхээр ажилтныхаа үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээнүүдийг цаг тухай бүрт нь аваагүй гэдэг үндслэл хэлсэн. Харин 3 дахь нь болохоор их сургуулийн хамгаалтын албаны машин болон хамгаалтын албаны ажилтны хувцас нь цагдаагийн машин болон цагдаагийн ажилтны хувцастай андуурах хуудас
загвар дизайнтай байсан учраас хүмүүс цагдаатай андууран илүү аюулгүй гэж үзэх магадлалыг өндөрсгөж байна гэдэг үндэслэл байсан. Энэс гадна их сургуулийн хамгаалалтын ажилтнуудад бодикам, гав, сум нэвтрдэггүй хантаз гэх мэтчлэн цагдаагийнхны хэрэгэлдэг эд хэрэгслүүд бүгд байдаг гэсэн, баг буунаас бусад бүх зүйл нь байдаг гэсэн. Иймэрхүү зүйлсүүдээр хангаснаар эд бэмтийн зарим нэгэн хүмүүст өөрийгөө хүч чадалтай эрх мэдэлтэй болсон мэт төөрөгдөл үүсгээд гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж байна гэдэг зүйлсүүдээр шүүхийн маргаан үүсгэсэн. Энэ шүүхийн маргааны дараа Келлигийн гэр бүлийнхэнтэй Central Oregon Community College 2 сая долларын тохиролцоо хийгээд шүүхийн маргаанаа дуусгасан байт юм лээ. Гэхдээ энэ шүүхийн маргааны ачаар Oregon мужид Келлигийн хууль гэдэг шинэ хууль батлагдсан. Тэр хууль нь ямар утга учиртай хууль байсан бэ гэвэл Oregon мужид байгаа бүх их сургуулиудын хамгаалтын албанууд хүн ажилд авахдаа заавал background check-ийг хийх ёстой. Энэ background check-ийг хийхдээ хэд хэдэн шатлалын дагуу хийн гэсэн тэр шатлалуудыг бүгднийг тодорхой болгож өгсөн байгаа. Мөн хамгаалтын албаны эргүүлийн машин болон хамгаалтын албаны ажилчдын хувцас цагдаа гэж андуурагдах хувцас загвар дизайнтай байж болохгүй гэдэг залтуудыг оруулж өгсөн тийм хууль байсан. Мөн сургуулийн хамгаалтын албаны ажилчдын эргүүлийн машин дотор заавал камер байрлуулах, мөн GPS байрлуулах болон ямар хүмүүс бууж сууж хаагуур явж ирсэн тухай бүртгэлийг заавал бүртгэж байх шаардлагатай гэсэн залтуудыг оруулж өгсөн байсан. Ингээд Келли гэртээ хэдийгээр эргэж ирч чадаагүй ч гэсэн түүний ачаар маш олон хүмүүс дахин түүнтэй адилхан аюултай байдалд орохгүй байх нөхцөл байдлыг бүрдүүлэх шалтгаан нь болж чадсан. Энэ хэргийн дараа Эдвин барьцаалагдсан Андра PhD болон сэтгэл готролтой болоод 2 жилийн турш гэрээсээ гарч чадахгүй, ямар нэгэн олон нийтийн ажиллагаанд оролцож чадахгүй гэртээ байсан юм билээ. 2 жилийн дараа гів гинт тухаарсан гэсэн хүнд тохиолдсон ямар нэгэн аюултай зүйл түүний амьдрах итгэл богсоох хэмжээний байж болохгүй гэж шийдээд баг-багаар өөрийнхөө урд зорилго тавиад түүнийхээ төлөө ажиллаж эхэлсэн гэсэн. Харин нөгөө гидсэндээ буудулдаг 73 настай эрвэхний зурагчин Джек болохоор энэ бүрэн сэргсний дараа буудулсан тэр өсчд буудалтай очиж нэг хонсон гэсэн. Энэ ямар учиртай вэ гэхээр энэ газар бол драматик газар биш. Зүгээр л хүмүүсийн орж гарч хонж амьдралаа залгуулж яадаг тийм л газруудын нэг гэдэг зүйлийг сэтгэл зүйдээ суулгахын тулд тэр газар очиж нэг хонсон гэсэн. Гээд өнөөдрийн бэлдсэн хэрэг маань энд хүрээд өндөрлж байна. Дараа дахин шинэ бичлэгтээ эргээд ирээ. Тэр болтол баяртай.